Швейцар улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараад 10 км-ийн уралдаанд Монголоос оролцогч Тэгш Баяр алтан медаль хүртсэн юм а. Монголын дугуй спортын түүхэнд шинэ түүх бичсэн түүнтэй Ньюс агентлагийн онлайнаар холбогдож ярилцлага авсан юм. Тэгш Баяр хэлэхдээ би энэ тэмцээнд оролцохын тулд энэ оны 4-р сараас эхлэн Швейцарт бэлтгэлээ хийсэн. Хэдийгээр богино хугацаанд энэ төрлийг сонгож хичээлсэн ч амжилт гаргаж чадлаа. Тэмцээнд орох бэлтгэлийг Английн иргэн Богдан Скот багш хариуцсан хэлгсэн. Би бөөн гараа хасагдах оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцлоо. Мэдээж дэлхийн шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Бөөн гараатай 10 км-ийн уралдаанд 20 орны тамирчид өрсөлдсөн. Тамирчдаас тасарч гарах нь миний зорилго байсан. Түүнийг сайн хийж чадсанаар төрүүлж чадлаа. Чехийн Даниэл Бабор, Италийн Морено Маркети мөнгө хүрэл медалийг хүртсэн гэжээ. Монголын уяачдын баяр Монголын шигшмэл хурдан морьдын их хурд 7 уралдаан өнгөрөх амралтын өдрүүдэд хүй 7 худагт болж өнгөрлөө. Их хурд 7 хурдан азрагны уралдаан энэ цагт барайнд орлоо. Газрын хурдан хүлгүүдээс Ононгийн Батуулдын хээр төрүүлж Болдбаатарын халуун аман хүзөөнд орсон бол Айргийн 3-т Сүхбаатарын дүү хээр, Айргийн 4-т Бат Эрдэнэ яруу хээр, Айргийн 5-т Давагт оржийн шөвгөр зээрд хурдаллаа. Өнөртний түүхтэй Отгон тэнгэр уулын тэнгэрийг тахилга төрийн их ёслол 2016 оны 7-р сарын 22-ны өдөр буюу 17-р жарны гал бичин жилийн зуны адаг сарын эдрийн барилдлагатай хөхөгчөн могоо өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших төрийн тахилгат Отгон тэнгэр уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг тахилгын арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрч улсын хурлын гишүүн Санж Мэтүү Наран Туяа төвдөнд орж боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ган Дүмүр тэргүүтэй албаныхан оролцсон байна. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анхудаа 350 уран нугараач оролцсон уул усны домог тоглолтыг эх сарын 6-нд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтын ерхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Монгол улсын соёлын тэргүүний ажилтг Мөнх сайхан ажиллаж байгаамаа. Монголын өв уламжлал болсон уран нугаралтыг эд жуулчдын ирдэг цагаар төв талбайдаа толилуулж тэдний сонрыг мэлаж эх орноос сурталчлахаар төлөвлөжээ. Мөн үүнээс гадна 350 уран нугараач нугаруулж Гиннесийн номонд бүртгүүлэхээр төлөвлөсөн байна. Элэгний Ц вирусын эсрэг хар ууны хангалттай орж ирсэн ч иргэд худалдаж авч чадахгүйгээс агуулгад олон мянгаар хадгалаатай байна. Энэ талаар эрүүл мэндийн спортын яамны мэрэгчлээ уран чимэг хэлэхдээ хар ууны эмийн 2-3 дугаар ээлжийнх нь ороод ирчихсэн. Эхний 1600 өвчтөн эмээ хэрэгэлсэн 2-3 дугаар ээлжинд тус бүр 2000 эмийг оруулсан. Одоогоор 4100 гаруй өвчтөн үндсэн курс эмчилгээнд ороод байна. Ямар нэг гаж нөлөө өгсөн гэх мэдээлэл ирээгүй эмээ угаад ялааршиж байгаа. Харин аваагүй үлдсэн 10,000 гаруй хар ууны эм агуулгад үлдлээ. 3,000-аас 4,000 хүнийг курс эмчилгээний эм агуулгад хадгалаатай гэсэн үг. Уг нь энэ эмийг уух шаардлагатай өвчтний тоо 200,000 гараад явсан. Гэтэл эм зарагдахгүй үлдчихгээд байна. Энэ иргэдийн худалдаа авах чадвартай холбоотой юм а гэж мэдээлжээ. Иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас шалтгаалan 2016 он гарсаар 17 аймгийн 29 сум нийслэлийн 4 дүүрэгт усанд осолдсон дуудлага нийт 53 удаа гарч 63 хүн мөн Аадар бороо орж уруу буусны улмаас Баян-Улгийн аймгийн Өлийн сум, Орхон аймгийн Баян өндөр суманд 4-өөс 11 насны 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарчээ. Улсын хурлын чуулганы 2016 оны 7-р сарын 22-23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол улсын засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилжээ. Шинээр томилогдсон сайд нар өнгөрөх амралтын өдөр тамгаа хүлэавч үүрэгт ажилдаа оржээ. Монгол улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хилэлцээр хэрэгжиж эхэлсэн энэхүү цаг хугацаатай давхцан өнгөрсөн баасан гарагт гүүний эхсэнд анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр нэгджээ. Гүүний эхс боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна малчтын өрхийн орлого нэмэгдэж Монгол улсын гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.